Та бурхны шашинд бол хоосон чанар гэж ингэж одоо ярьдаг тийм ээ. Хоосон чанар гэдэг маань бол юу гэсэн үг юм бэ гэхдээ зэрэг бүх юмс үзэгдлийн бүр туйлын цаад одоо нэг чанар байна гэж. Тэр нь юу гэхдээ зэрэг бол ерөөсөө л бүх юм ерөөсөө одоо хоосон чанартай юм байна л гэж. Хоосон гэдэг маань юу гэсэн үг гэхдээ зэрэг бол бусдад тулгуурлан одоо оршиж байдаг. Олон юмнаас шалтгаалаад оршиж байдаг. Хэдийн юм нийлэхдээ зэрэг дундаас нь нэг юм бий болж байдаг гэж. Хэрвээ тэр одоо юмыг бий болгож байгаа тэр хэдийн юмны нэгдэл нь задрах юм бол тэр юм байхгүй болчдөг. Тэгэхээр араас нь нөгөө одоо бидний харж байсан одоо яг ийм байна да гэж бодож байсан тэр зүйл маань бол алга болдог. Тэгэхээр тэр бол эцэс хэдийн юмны нийлбэр донд л оршиж байдаг. Тэгээд тэрийн түүнийг одоо бүтээж байгаа хэдэн зүйлийнх нь нэг нь үгүй болчих юм бол тэр юм байхгүй болчдөг. Гэсэн одоо хамгийн одоо хялбархнаар одоо тайлбарлах гэж оролдвол нэг тиймэрхүү л одоо үг юм да. Хоосон чанар гэдэг бол. Тэгээд хоосон чанарыг одоо мэдхийн тулд бол юунд суралцах хэрэгтэй вэ гэхдээ тэр юмс үзэгдлийн яг зүй тогтолыг л хамгийн энгийнээс нь авахгуулаад гүн гүнзгийг нь хүртэл суралцах хэрэгтэй байдаг. Хамгийн эхлээд бол бүх юм бол уг шалтгаанаас үүсэж байдаг. Тэгээд өөрийнхөө үр дагаврыг гаргаж байдаг. Өөрөө ямарваа нэг юмны үр дагавар байдаг. Өөрөө ямар нэг юмны уг шалтгаан болж байдаг. Тэгэхдээ зэрэг үр дагавар гэдэг чинь уг шалтгаанаас хамаардаг. Уг шалтгаан ч гэсэн зарим үед үр дагавараас хамаарах байдаг. Тэгэхээр ямарваа нэг юм сүзэгдэл дотор бол ерөөсөө бусдаас үл хамааран оршсон юм бол ерөөсөө байдгүй. Бүгд л бусдын хамаарлалын ирэхээр бусдаас шалтгаалan бусдад тулгуурлан одоо тухайн юм бол оршиж байдаг. Тэгвэл зэрэг түүний тулгуур болж байгаа бусад гэдэг юм л байхгүй болох юм бол тэр юм өөрөө байхгүй болдог л гэж. Гэсэн ийм л одоо зүйлийг л одоо хэлээд байгаа юм болоо гэж миний хувьд бол ингэж одоо ойлгодог юм. Тэгээ ер нь бол хоосон чанар гэдэг маань юу гэхтэй зэрэг одоо гадна талын юм сүзэгдэлч гэсэн яг үнэндээ бүгд л маш олон юмнаас одоо бүтдэг шүү дээ. Тэгээ бид нар одоо миний өмнө байж байгаа ширээ ихтэл маш олон одоо молекулаас бүтсэн байна. Тэр олон молекулын нийлбэр нь тэр олон молекул нийлээд нэгдээд ямар нэгэн хэлбэрт ороод тэгээ миний өмнөх ширээ гэдэг юмыг бий болгож тэгвэл энэ ширээ гэдэг юмыг бий болгож байгаа тэр олон молекулын нэгэн хэсэг нь одоо байхгүй болчихвол юм бол энэ ширээ гэдэг бол байхгүй болно. Тэгвэл зэрэг бол энийг одоо бүтээгээд байгаа тэр олон молекулуудын нэгийг одоо аваад үзэхэд тэр чинь дотроо бас зөндөө олон задардаг. Тэгэл тэрний одоо бас нэг хамгийн жижиг гэж байгаа хэсгийг аваад үзсэн ч гэсэн цаашаага улам задарсаар л байна. Тэгээ бурхны шашинд бол юу гэж үздэг вэ гэхээр зэрэг бол энэ одоо бие тимийг ингээд хуваагаад байх юм бол жижигрээл маш олон одоо жижиг юмд бол задраал байна. Тэгээ сүүлдээ явсаар байгаад бол энэ бол дүрстэй, биетэй, материалик гэсэн материал нэгсэндээ одоо материалик буюу дүрслэг тэр байдал нь бол байхгүй болчихно. Тэгэл бараг л одоо ямар ч дүрс байхгүй хоосон болчихно л гэсэн үг. Тэгвэл зэрэг бол ийм хоосонд тулж байгаа. Эргээд энэ хоосноос чинь одоо олон юмнууд бий болцсон. Энэ одоо бидний нүдэнд үзэж гарт баригдаж би ч одоо өргөө даахааргүй ийм том юм бий болсон гэдэг. Ингээд үзэхээр зэрэг бол энэ чухам одоо ямар учиртай юм бол доо гэж ингэж одоо гайхамаар эргэлзмээр тийм зүйл одоо байдгаа. Тийм учраас хоосон чанарыг бол угаасаа өгүүлшгүй, санасшгүй, сэтгэлшгүй тайлбарлахад хэцүү гэж ингэж одоо ярьдаг. Тэг хэрвээ та хоосон чанарыг одоо ойлгох юм бол танд бол хоосон чанарыг ойлгосон хүн ямарваа нэгэн хүн бол одоо шоконд орох одоо орчин үеийн хэлээр бол тийм ээ шоконд орох тийм хэмжээний зүйл байдаг. Тэгээ сүүлийн үеийн одоо квант физик эрдэмтдүүд бол ярьдаг. Хэрвээ та квант физикийг одоо үзэж судлаад тэгээд үнэхээр та дуу алдаж нэг ясандаа одоо шоконд орохгүй бол таавал квант физикийг ойлгоогүй байна гэсэн үг гэж ингэж ярьдаг. Яг тэрнтэй адилхан та хэрвээ хоосон чанар гэдэг юмыг л яг ойлгоод ямар сони юм бэ? Ямар хачин юм бэ? Бараг л ер нь өөр дээр аваад үзэх юм бол өөрөө байхгүй ч болчихж байгаа юм шиг. Бусад юмыг үзэх юм бол бусад бүх юм байхгүй ч болчихж байгаа юм шиг. Тийм санагдаад бараг айх сандрах юм шиг тийм л одоо байдал хоосон чанарыг анх одоо ойлгоход бол тийм одоо мэдрэмж төрдгөө гэж ингэж үздэг. Тэгээгүй бол та хоосон чанарыг бол ойлгоогүй байна л гэж ингэж үздэг. Тийм учраас энэ бол маш нарийн одоо чухал зүйл юм аа.
Энийг бол одоо бурхан багш тоошгүй олон одоо төрөлдөөн бясалгаж байж энэ одоо мэдлэгийг бол олж авсан. Тэгээд түүнийгээ одоо цааш нь улам гүнзгий бясалгаад бүх юм сүзэгтийн туйлын мөн чанарт бүрэн одоо нэвтрээд ингээд бол төгсгийгээр л одоо хүрсэн ийм одоо очиртай юм. Тэгээд бүх орчлонгийн зовлонгоос гэтлэгдэж гисэн энийг л одоо мэдэх хэрэгтэй байдаг. Тийм учраас үүнийг бол маш олон одоо энтхэгийн, төвдийн, Монголын, одоо Хятадын, Солонгосын маш олон одоо эрдэмтэд бол эдгээрийг бол номлосон. Энэ одоо зүйлийг бол авч үзсэн байдаг тийм байгаа юм. Хэдийгээр бол яг будын шашны одоо эрдэмтэд бол материалын зүйл рүү нээх одоо явдггүй учраас одоо машиныг хийгээгүй байж болно. Гар утсыг одоо гаргаж ирээгүй байж болно. Ямар нэгэн одоо техник, технологи юу байдгийг тийм ээ. Орчин үеийн одоо шинжлэх ухааны тулгуур онолууд одоо Ньютоны татах хүчний онол, Эйнштейний одоо харьцангуй онол тэргүүтнийг бол гаргаж ирж тэгээд түүнийг материалын юмдаар ашиглаж техник, технологиг бол бүтээгээгүй байж болно. Гэхдээ тэдгээр хүмүүс бол бодол, сэтгэл хөлийн хувьд бол маш одоо өндөр түвшинд одоо хүрсэн байсан юм гэдгийг бол одоо бид нар бол одоо ойлгох хэрэгтэй. Одоо саяхан бол энтхийн одоо нэгэн эрдэмтэн бол юу гэж одоо айлдсан бэ гэхтэй зэрэг квант физик гэдэг бол өрөндийн одоо шинжлэх ухаан буюу одоо философи энэ донд бол шинээр гарч ирж байгаа зүйл юм аа. Харин манай энтхийн одоо хувьд бол энэ бол хуучин 2000 гаруй жилийн одоо тэртээ манай эртний одоо өмнөх 4-5 дугаар зууны одоо үед бол Нагаржуны богд эдгээрийн чинь бүгдийг одоо нээгээд нээсэн байсан юм аа. Нээсэн байна гэдгийг юунаас харах вэ гэхээр тэр хүний өөрийнх нь зохиол бүтээл дотор бол бүрэн одоо байж байна. Тэр хүн одоо эдгээр энэ одоо бүх онлыг бол өөрийнхөө зохиол бүтээл дотор бол маш тод томрон одоо тусгачжээ гэж ингэж одоо үзье. Тэгээд яг уу ер нь бол яг хөөхтэй зэрэг биеийн одоо аз жаргал, сэтгэлийн аз жаргал дотроос бол сэтгэлийнхаа аз жаргалыг хүн бий болгож чадах юм бол хүн аз жаргалд амархан хүрдэг юм аа. Гадна талын одоо биений аз жаргал, гадна талын юм руу хүн одоо хөөцөлтөө яваад байх юм бол тэрний хизээч дуусахгүй, хизээч бүтшгүй ийм одоо зүйл байдгаа гэж ингэж бурхан шашинд үздэг. Тийм учраас дотоод сэтгэлийн амар амгалангаа голлох хэрэгтэй гэдэг энэ зүг рүү бол энийг бол заатсан. Тийм юм. Тэгэхдээ зэрэг бол энэ нь бол өнөөдөр ч гэсэн яхаа аргагүй батлагдаж байна. Хүн одоо аз жаргалтай сайн сайхан байхын тулд одоо юу гэдгийг тэгээ 2000 жилийн тэртээ бурхан багшийн үед бол хүн аз жаргалгүй байсан гэж хэн ч хэлж чадахгүй бүгдээрээ л тэр үед аз жаргалтай сайн сайхан байсан. Яг тэр үед зовлонч байсан. Өнөөдөр ч бас зовлон байсаар л байна. Өнөөдөр 21-р зуунд хүрээ техник, технологи өндөр хөгжлөөгөө зовлон алга болоогүй л байна. Тухайн үед бол техник, технологи өнөөдрийн шиг өндөр хөгжөөгүй байсан гэ тэр үед бол жаргал байгаагүй биш. Бас жаргал бол аз жаргал бол сайн сайхан юм бол байж л байсан. Тэгтээ зэрэг бол аз жаргал сайн сайхан гэдэг бол хамгийн гол нь дотоод сэтгэл. Сэтгэлийнхаа аз жаргалыг бид нар олоод авчих юм бол бид нар баянч бай, ядууч бай. Бид нар Монгол гэртeenч байсан аль эсвэл одоо мундаг том хаусанд байсан ч гэсэн аз жаргал бол адилхан ялгаагүй.